Гараар хооллоод амьд явах боломжтой юу? Хоолоо хэдэн удаа ажиллах вэ? Өдөрт 3 хооллох зохистой юу? Садатлаа идэх нь зөв үү? Веган хоол кангараа юу? Рестораны хоол сайн уу? Муу юу? Ер нь идэх юм олдох нь уу? Хоол уу? Хоруу нэвтрүүлэг. Эрүүл мэнд зөв амьдралын хэм маягийг эрхэмлэгч хэн бүхэн зориулсан хоол уу хоруу нэвтрүүлгийн хамтран ажиллагч амттай, шимтэй, янзтай ясны шөл. Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийн хоол уу хоруу нэвтрүүлгийг үзэгч та бүхний хүргэхээр манай нэвтрүүлгийн хамт олон инхүү эхлүүлж байна. Та бүхэндээ зочноо танилцуулъя. Монгол Улсын их сургуулийн химийн тэнхимийн эрхлэгч доктор профессор Болормаа. За өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Өдрийн мэнд баярлалаа өрсөнд. За юун танаа хамт олонд бас баярлалаа ажлын амжилт. Юун төрөө хоёлаа үзэгчтэй өөрийгөө танилцуулъя тийм. За би бол Монгол Улсын их сургуульд яг одоо эрхүүгийн их сургууль төгсөж ирээл тэгэл 95 оноос эхлээл багшилсан. Тэгээ 2002-оос 2009 онд болохоор Японд докторийн дараах тэгээд юуны профессорын туслах багш өдргээд ингээ хийж аваад тэгээ 2009 оны намраас эхлээд дахиад буцаад багшлаад одоо яг 15 жил яг тасралтгүй их сургуульд багшилж байгаа. Түүний өмнө 7 жил юм уу хэдэн жилийн багшлаад тэгээ явсан. Монгол Улсын их сургууль гэдэг одоо Монгол улсын хэмжээнд хамгийн топ сургуулиудын нэг. Тэр дундаа химийн тэнхим гэдэг маш онцлогтой. Тэгээ өнөөдөр таныг урьсан гол шалтгаан бол мэдээж асар их сонирхолтой сэдвүүдийг тантай ярилцж болно. Гэхдээ өнөөдөр 2 сэдвийг онцлогоор шийдсэн. Энэ юу вэ гэхээр сүүлийн үед хүний үсний талаар судалгаа хийж байгаа. Мөн түнчлэн усны талаар судалгаа хийж байгаа тухай хоёлаа нэлээд дэлгэрэнгүй бас сонирхолтой судалгааг үзэгч олонтой хүргэхээр өрсөн ба. Тэгэхээр яриагаа хоёлаа яг үс гэдэг чиглэлээр яагаад сонирхох болов? Ер нь химийн шинжилгээ ухаанд яг тань шиг үсийг судалж исэн одоо хүн байдаг юм. Тэгэхээр юуны түрүүнд нөгөө сая химийн тэнхим гэж ярьлаа тий. Манай химийн тэнхим бол хамгийн анхны ууган тэнхимийн нэг Монгол Улсын их сургуульд 1942 онд байгуулагдсан. Тэгээд 51 оноос эхлээд 55 оноос эхлээд 59 онд анхны үндэсний багш нараа бэлдсэн гэж байна шүү дээ. Одоо тэрнээс одоо ардын багш гавьяа багш нар төрсэн байгаа. Тэр жамбал багш, доорж өгөө дандаг багш, мөнгөн цэцэг багш гэдэг ингээ жамбал багш гэдэг ингээ үеийн сайхан дөрвөн багш нараас одоо дандаг багш, жамбал багш мөн байгаа. Тэгээд ийм сайхан одоо түүхэн замналтай ийм тэнхимд ажиллаад одоо яг түүхэнд бичлэлж байгаа хувьд бол үнэхээр хамт олноороо бахархдаг үеийн түүхээр бас бахархдаг. Миний хувьд болохоор би эрхүүд сая төгссөн гэж сая хэллээ те. Тэгэхээр тэр үед бол манай 93 онд манай багш энэ үсний судалгаа дөнгөж эхлээд ингээд айгүй эрчимтэй явахны чи одоо манай энэ судалгааны багт ороод энэ үсний судалгаа тэгээд тэр дундаа энэ химийн хэмжилзүү гэдгээр нарийнс судлах уу? Энийг судалдаг багаж төхөөрөмж нь болохоор арга нь болохоор эренгийн флуоресценц арга гэж болно тийм ээ. Атомын шингэлтийн спектрометр гэж болно. Би бол эренгийн нэрний ажилтдаг хүн гэд. Тэгээ манай багш бол их дарга хүн байсан билээ. Тэгээд Оросын шинжилгээ ухааны академийн сурвалжлагч гишүүн гавьяа зүтгэлтэн, шинжилгээ ухааны гавьяа зүтгэлтэн профессор тэгээд тэр эренгийн спектрийн школ буюу одоо дэг жагийг тогтоосон ийм хүн юм билээ. Тэгээд тэр багшийн шав болоод тэгээд үсний судалгаа хийгээд үзье гэд хамгийн анх үзсэн чинь тэр Наполеон хааны яагаад одоо тэр хүнийг өгсний дараа тэр хүний үсний шалтгааныг тодорхойлсон юм уншихгүй юу. Тэгээд тэр нь надаа ерөөсөө үгүй эн чинь ерөөсөө л хүний бүх юмыг нь мэдэж болдог. Нэг талаасаа шүүхийн шинжилгээнд хэрэгэлдэг, нэг талаасаа эмнэлэгт хэрэгэлдэг тийм ээ. Эсвэл хүрээлэн борчинд хэрэгэлдэг ийм чухал юм бэ штэ. Гэт ингээд за би ус судлаа гэд ингээд орсон бит. Тэгээд 93 оноос хойш ер нь үсний судалгаагаа Японд явсан байсан ч гэсэн хаяагүй тэгээд үргэлжлүүлж байгаа. Сүүлийн үед харин одоо хүрээлэн боорчонтой тэгээд эсвэл одоо үсийг гоо сайхныхын байдлаас нь ингээд төлхөө одоо хэрэглэгчд
одоо ер нь одоо яг энэ гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй хамтарч ажиллаж байгаа. Тийм болохоор бас одоо усны талаар ч ярих юм ихтэй юм л да. Усны талаар ярих юм бол сая би дөнгөж саяллаа 55 оноос үндэсний одоо багш нараа бэлдээд 59 он төгссөн гэдэг те дөрөв одоо яг тулгын дөрөв одоо ийм мундаг эрдэмтэд төрсөн. Түүний нэг нь болохоор манай мөнгөн цэцэг багш. Бид нар ер нь хоорондоо мөнгөн багш гэж ярьдаг. Мөнгөн багш маань бол одоо гавьяат багш. Тэгээ багш маань тухайн үед энэ усаар явмаар байна. Энэ химийн техникт ер нь усыг судалдаг одоо суур байгаамаа. Чи ингээд ус судлаарай гэдэгт нь багшаа би ус судалдаггүй шүү дээ. Би ус судалдаг. Тэгээ дараа нь би хөрс ингээд судалж байгаа хантар гэдэг ингэсэн чи багш. Гэхдээ ерөөсөө аналитик хиймч хүн болвол ерөөсөө усыг судалж юмаар байгаамаа гэд ингээ тэгээ би буцаад одоо 2009 онд ирээд тэгээ ус руу орсондоо багшийнхаа шавнаар тэгээд хийсэн ажлыг нь буцааж уншаад тэгээд янз бүрийн одоо ганцхан гадарган ус гэхгүй одоо багш бол гадарган усаар ажиллаад хөвсгөлийн атлас зохион бүтээлдсэн баруун Монголын усны судалгааг эхлүүлсэн одоо сайхан докторууд төрүүлсэн манай мөнгөн багш бол өөрөө ч хөлгөр дуурайл болсон ийм эмэгтэй штэ. Тэгээд багшийнхаа судалгаа руу ч орсон дараа нь уламжлаад гүний усч үзлээ тийм ээ. Тэгээд ундны усч үзлээ. Бид нар Монгол орны ундны усны урааны тооллого хийгээд тэгээд үндэсний аюулгүй байдлын зөвлөл, мэрэгжлийн хяналт гэдэг олон байгууллагуудад зөвлөмж гаргаад ингээд ажиллаж байгаа. Энэ ажил бол 10 гаруй жил үргэлжилсэн. Тэгээ одоо сүүлийн хэдэн жилэл яг хотод тогтмол байгаа болохоос биш ер нь дандаа хөдөө хийрээр явсан да. Нэг хэсэг 15-6 жил ер нь тэгэл дандаа л хөдөөл явж байсан. Энэ тэгэл ихэвчлэн энд хичээлээ заачаал бусад цагуудаар бол тэр хийрийн ажил хийж энэ ажлуудыг босгосон гэж бодож байгаа. Хоёлаа усны талаар маш сонирхолтой зүйлийг хоёлаа жишээ олгож ярина. Эхлээд хоёлаа үснийхээ тухай ярих юм бол хүний үс одоо бидний ойлгосноор бол үс дайвар тийм ээ. Тэгээ хүний үсээр тухайн одоо ямар хоол хүнс хэрглэж байгаа юм. За хооштой хоол хүнснээсээ болоод ямар одоо өвчлөлт хүрэх магадaltaй юм. Эсвэл магадгүй одоо бүр нарийн шинжилэх юм бол тухайн хүний насжилт хүртэл яригдах байх тийм. Ер нь үсний шинжилгээг Монгол улсад цорынгаас танаа хүрээлэн хийж байна гэж ойлгож болох юм. Яг Монгол улсад бол түрүүн бас нэрээ асуусан шинжилгээний талаар тий үсний судалгааг бол яг юм өмчилсөн хин нэгэн хүн хийн энийг одоо хийж болохгүй ч гэдэг юм тийм бил байхгүй шүү дээ. Хинч одоо үсийг маш олон талаас нь судалж олно тийм ээ. Гистолог талаас нь судалж олно, физиолог талаас нь эмчнэр судалдаг тий. Би бол ерөн зүгээр химийн энэ эрдэс найрлагыг нь судалж байгаа гэсэн үг юм. Тэгээд хими гэд үзэхээр би өөрөө химийн хүн учраас тэр үсийг аль болох одоо шинжилгээнд бэлдэх арга гаргачлал шинжилгээнд бэлдгээд яг хариугаа гаргаж авах тийм ээ. Хариугаараа цаашгаа хүмүүст хэрэгтэй байх гэсэн ийм олон шат байгаа. Түрүүнд хэлэхдээ бол тэр нөгөө магистр, доктор болохдоо энэ судлагдхууныг ямар аргуудаар судлаад ямар алдаа мадагтай судлуул илүү сайн бэ нөгөө аргын баталгаажуулалт гэдэг яг мэрэгжлийн түвшинд ажиллаж байсан байна. Одоо болохоор одоо хүмүүс энийг хэрэглээ болгож өгье тийм ээ. Үүгээр дамжуулаад хин нэгэнд хэрэгтэй байлгах нь гэдэг талаас нь үзэхээр одоо хоёлаа тэр нөгөө хоол тэжээл гэдэг рүү ч орж эхэлж байгаа. Яалтчгүй хоолыг одоо судалдаг, шин тэжээл судалдаг хүмүүсийг бол nutrition гэдэг тий nutrition гэдэг ингээ хоол тэжээл судалдаг хүмүүстэй бид нэр хамт очиж ажиллах хэрэгтэй болж байгаа. Бид нар магадгүй одоо эмч нартай хамт заавал хамт ажиллах хэрэгтэй болж байгаа. Энэ ангаах талаасаа нөгөө талаасаа болохоор гадна талаасаа энэ гоо сайхны эмчим бид ярьдаг штэ үс сайхан бол зүс сайхан гэдэг тий. Үнэхээр үсэн сайхан эрүүл гялтганцсан хүн бол сэтгэл санаач өдрөг юм. Дэрэн дээр нь үс унаад эсвэл усанд орохдоо үс нь асар ихээр унаад байгаа хүн бол сэтгэл санаа нь бас докторгүй л болж эхэлнэ. Тэгэхээр энэ талаас нь ингээд судлаад үзэхээр маш олон юмний төвд байгаа гэсэн үг юм. Тэгэхээр үс бол өөрөө биоиндикатор гэж ярьдаг. Тэгэхээр үсийг сайн нөгөө талаасаа гоо сайхныхаа талаас үс сайхан бол зүс сайхан гэж хэлжлээ. Тэгвэл биоиндикатор гэж хэлж байгаа нь үс эрүүл байх юм бол үс чинь биеийн өвдөд эхлэхээр үс нь уйлдаг. Үс уйлна гэдгийг юу гэж ойлгох вэ гэвэл үс ундаг
гэсэн л үг юм. Тэгэхээр ус унаад эхэлж байна гэдэг чинь хаана энэ газар чинь ямар нэгэн юм болохгүй байна гэсэн үг байхгүй юу? Тэр дохиог л бид нар мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр дандаа цусаар юм уу, шээсээр юм уу шинжлээд бид нар бүх юмаа мэдж байгаа. Гэтэл өчүүхэн төдий нөгөө сая одоо үснийхээ бүтэц рүү ормоор байгаа байхгүй юу? Энд чинь уургалаг яг сая хэллээ л дээ дайвар эрэхтэн гэд тий. Дайвар эрэхтэн. Үнэхээр биднийг одоо гадны энэ механик бохирдлуудаас гэдэг юм уу дулаан хадгалах энэ айгүй олон үүрэгтэй дайвар эрэхтэн. Тэгээд дайвар эрэхтэн юм болвол бас энэ цусаар хангагдж байгаа нөгөө хуухнаас энэ жургалтын ингээл тэгэхэд чинь маш шинжлэх ухааны төвшөнд ярих юм бол хуухан дээр энэ үс гартлаа 3 үештэй дамждаг гэж байгаа. Үс өөрөө байнга ундаг, унах хэвээр энэ чинь өөрөө унаад буцааж ургаад ийм биологийн үе шаттай явж байгаа байхгүй юу? Гэлээ гэхдээ тэр үе шат нь хүнд мэдэгдээд асар ихээр унаад ах тийм юм байгаа нь болохоор одоо яг эмгэг болж эхэлж байгаа гэсэн үг. Энэ ямар юмнаас олж ийна? Хоолноос олж ийн үү? Орчноос болж ийн үү? Тий ингээд үзэхээр маш олон салбарын голд явж ийн гэсэн үг. Тэгээ үс унж байгаа гэл орох юм бол гадаад дотоод олон шалтгаанууд бий болно гэд ингээ юм. Ер нь сүүлийн үеийн судалгаан дээр харж хахад үс уналт, үс халдсрах, за тэгээд хуурайших гэл маш олон юм байна. Яг юунаас болж байна? Ихэнх одоо шалтгаан нь юу? Яг үс унах шалтгааныг болохоор бид нэр гадаад дотоод хоёр шалтгаанаар авч үзэж байгаа. Гадаад шалтгаан мэдээж хэрэг одоо хамгийн түрүүд орчны бохирдол. Тэ орчны бохирдол байна, цаг агаарын нөхцөл байна. Тэгээд дээрэс нь бидний одоо зохисгүй хооллолт тийм ээ. Ер нь амьдралын хэвшил маш их нөлөөлнө. Амьдралын хэвшлэнгүүд хоёлаа бүр тусдаа ярьж өгч болно. Тэгэнгүүт дахиад дотоод шалтгаан гингүүд эний хамааралтай ээж болно тий өвдсөн байж болно. Одоо сайн ингээл ярьж штэ хавдар маш их болж байна гэд хавдартай байгаа хүний үс унжил таарна. Тий. Тэгэнгүүт буцаагаад дахиад одоо сахар гэлдэг чинь тий сахарын өвчтөн гэл. Тэгэхэд энээс болоод бас үс унжил байгаа. Гэх мэт эдгээр чинь ингээд дотоод шалтгаан генетикийн өөрчлөлт тийм ээ гений одоо удамшил бол бас нөлөөлж эхэлнэ. Гэх мэтийн маш олон шалтгаан байгаа. Тэгээд тэр дундаа хоёр шалтгаанаас нь хоёулангаас нь давхарддаг энэ шалтгаан бол эрцийн дутагдал, эрцийн илүүдэл гэж байгаа. Тэгэхээр нөгөө эрцийг нь хянах нь зүйтэй юм байна. Тэн дотор байгаа энэ чинь өөрөө уургалаг гэд байгаа, уураг байгаа, өөхтөс байгаа. Тэгээд нүүрс ус байгаа юм. Тэгэжээс маш бага хэсэгт нь эрдэс байгаа байхгүй юу? Бүр 1% хүрэхгүй шгүй юм дотор нөгөө микроэлементүүд байгаа. Гэтэл тэр микроэлементүүд нь өөрийн гэсэн одоо холбоосууд 4 төрлийн химийн холбоосууд үүсгээд тэгээд тэр маань одоо боржгор үстэй, шулуун үстэй гэдэг нөгөө хүмүүсийн өөрсдийнх нь үсний тэр онцлогуудтай анч холбогдож байна. Нөгөө талаараа эрүүл мэндтэй анч холбогдоод гараад ирж байгаа. Тэгэхээр бидний химчдийн үүрэг болохоор энэ холбоосууд дотор байгаа тэр эрдцүүдийг нь яг эрдэс чигээр нь гаргаж өгөөд тэгээд тэрийгээ дэлхийн дундажтай харьцуулаад энэ хүнд эрдсэн дутагдаад байгаа мó, илүүдэд байгаа мó, тэрийг нь витаминаар зохицуулахгүйгээр хоол хүнсээр нь яаж зохицуулах боломжтой вэ гэдгийг нь л одоо судлаад яриад одоо сүүлийн үед энэ хэрэглээ олгоод тийм ээ практикт илүү нэвтрүүлэх гэсэн иймэрхүү учиртай л болоод байгаа. Үс ямар нөхцөлд одоо хамгийн супер байх хэвээр тийм одоо энгийн хэлгээр бол ямар нөхцөлд цагаан болчиход байгаа ямар нөхцөл хэсэгчлээ халцраад байгаа юм гээд ийм шалтгаанууд нь мэдээж эрдэстэй холбоотой байх гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр одоо та надад жишээ би таны ярилцлагуудаас бас харж ирсэн. Хор тавдраар ойрын 1 жилийн хугацаанд өвчлөх магадлал байна гэдгийг та бүсээр тодорхойлж ирсэн тийм. Энэ тухай та жишээ хэлж байна. Тэгэхээр нэгдүгээр хоёлаа нөгөө эхнээс нь авахлаа тий. Манай шинжилгээний бид нар одоо ингээд шинжилж байхдаа мэдээж маш олон эрдцүүдийг тодорхойлж байна. Үлэг системд одоо өнөөдөр 118 элементийг нийцсэн байгаа тий. Цаашаа ч явж байгаа. Гэхдээ бид нэр түүнээс нь яг биологт бидний энэ физиологийн үйл ажиллагаанд хамгийн эрчимтэй одоо сайн муу нөлөө үзүүлдэг 23 элементийг сонгож аваад явж байгаа. Дэлхий дээр яг үсний судалгааг хоол тэжээлтэй холбоод, эмнэлэгтэй холбоод 5 одоо том лаборатори судлаад явж байгаа. Энэ бол бүр тодорхой. Гэхдээ манай лабораторийн шинжилгээгээр бол 23 элементийг дээр нь 9 төрлийн элементийн харьцааг тодорхойлдог гэсэн. Тэгэхээр шим тэжээлтэй 13 элемент. Шим тэжээлтэй гэдэг маань бидний
одоо организмыг, эрүүл мэндийг одоо толь болж идэг. Өөрөөр хэлбэл би эрүүл байхад үнэхээр чухал ингээд бүр ингээд тулах шиг ингээд байж идэг. Дараас нь ингээд сайхан барьж идэг юм фундамент гэсэн үг тийм. Нөгөө талаасаа болохоор за тэгтээ энэ нөгөө үсээ ингээд буржуулахчул гоё доо гэдэг шиг ингээд гоё байвал гоё байхад нөлөөсөн одоо нэмэлт элементүүд. Нөгөө талаасаа хүй энэ ч хортчих үү тий. Хортой байвал бас яах вэ? Саний одоо өвчнөлөө орох гэж байгаа. Тим хортой элементүүдийг бас нэг 5-ыг тодорхойлоод тэгээд нөгөө элементүүд нь хичнээн одоо шин тэжээлтэй элементүүд нь 13-ыг ингээ үтсэн ч гэсэн түүнээс 9-ийг нь харьцаа гаргаж ирээд эн чинь нөгөө бусад одоо дэлхий дээр байгаа практикуудыг дагж байгаа гэсэн үг. Тэгээ энэ 9 элементийн харьцаа, энэ 9 төрлийн харьцаагаар бид нэр магадгүй дааврын эсвэл магадгүй метаболизм ямар хөө бэ гэдгийг танддаг гэсэн үг. Нөгөө элементүүд бол яг та гаргаал өгж байгаа гэсэн. Судалгаанд бол эн чинь түрүүн хэлсэн химийн шинжилгээг бол дээж авалт зөв байх ёстой. Дээж авалтын дараа дээж бэлтгэн лабораторийн шинжилгээнд оруулна. Тэгээ шинжилгээгээ дараа нь яг тэр авсан дээжнийхээ жинд тохируулаад гаргана гэсэн үг. Тухайн хүн бол өөрийнхөө үсийг үзээд тэгээд үсний шинжилгээ хийгээд дараа нь ярилцаад тэгжээж гаргаж ирдэг. За тэр хамгийн сүүлд хэлсэн тэр хавдар гэд яриад байна тий. Тэр хавдрын шинжилгээ, хавдрын маркер гэд яг тийм тохиолдолд байсан. Би зүгээр энэ жишээ нэг хэлжсэн. Тэгээд тэр бол одоо яг саний тэр метаболизм өөрчлөгдсөн тэр элементүүд нэг бол асар их ихтэй, нэг бол айгүй багтай тийм тохиолдлуудыг одоо нэг олон дахин үзээд ингээ хэвлийн тайм харж ятал чинь гараад ирдэг. Тэр хамгийн сүүлийн тохиолдол дээр яг ямар одоо элемент илүү их байсан. Яаж мэдсэн? Одоо энэ юм л дээ яг энийг ярих юм бол жоохон дэлгэрүүлээд хэлчихье. Бид нараа элегний одоо циррозтой ч юм уу, элэг хатуурах гэж ярьж байгаа юм тий. Элегний вирусын одоо гаралтай ийм өвчлөлийн хүмүүсийг нэлийн олон төвөр хийгээд тэгээд хоол боловсруулах одоо системийн онцлогоо хийдэг эмч нартай хамтарч ажиллаж байсан. Тухайлбал одоо энэ 3 дугаар эмнэлгийн одоо би наран цэцэг докторыг хэлмээр байгаа. Тэгэхээр наран цэцэг доктор бол клиникийн профессор хүн. Тэгээ энэ хүн бүр тэр 2004-5 онд яг энэ судалгааг эхлүүлээд энэ гепатитийн үе шатуудаар нь дээж авъя. Тэгээ хамгийн гол нь энэ хооронд ямар ялгаа гарч ийн үү үзмээр байна. Аль болох энэ нөгөө халдвар баг тараадаг үсэн чинь шинжилгээг авах маш амархан. Тэгээд мэдээллийг удаан хугацаанд хадгалдаг. Маш олон давуу талтай байгаа учраас үсэн шинжилгээнд дээр ингээд юм хийж болох уу гэдгийг бид нэр маш олон дээж аваад тэгээ хийсэн чинь нөгөө үсэн шинжилгээнд чинь шинжилгээгээр явцаар бол цайр, зис гэсэн элементүүдийн өөрчлөлт нь элегний өвчлөлийн тэр үе шатуудаар бүр сайхан гэж шатлаад уйлээд гараад ирсэн байхгүй юу. Тэгээд бид нар чинь ийм юм хийж болж байна гэд олон улсад энэ өгүүлэлээ хэвлүүлээд одоо баталгаажуулж байна гэсэн үг шүү дээ. Бидний ер нь судалгааны ажлыг хамгийн гол баталгаажуулдаг юм бол олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх. Дараагаар нь улсдаа юм уу, олон улсдаа юм уу патент гаргаж ирэх, өөрөглөө зохиогчийн эрхээ баталгаажуулах ийм системээр явдаг гэсэн үг юм. Тэгэхээр бид нэр олон улсын сэтгүүлд өгүүлэл гаргацсан. Тэрний өмнө болохоор наран цэцэг докторын өмнө одоо ардын эмч Сэржээ гэдэг хүн байгаа. Одоо бид хоёр бол нэг хайхтар холбоотой хамт ажиллахгүй л юм л да. Тухайн үед би маш бага дөнгөж одоо доктор болох гэж байсан үеигаа. Тэгээ тийм үед Сэржээ доктор бол маш олон нөгөө даралт ихсдэг хүмүүсийг ингээд бас шинжилгээ аваад тэгээд бүр 1000 гаруй хүнийг дандаа шинжилсэн, үснээс нь шинжилсэн. Тэгээд тэр үеш дараа энэгээр үсээр нь үсэнд байгаа натрик калигийн өөрчлөгдөж байгаа зүй тогтлоор нь даралт ихсэх өвчний тэдгээр үе шатнд байна гэдгийг тогтоогоод бид нар патент авчихсан. Тэгээ одоо сая 2021 лөө 22 онд лөө тэр патентын хугацаа дууссан. Тэгээ Сэржээ доктор маань бол яг энэ чиглэлээр ажилладаг учраас амжилттай явсан баг. Би бол химийн бүх шинжилгээг нь хийж исэн. Маш залуу байхтай гэсэн үг. Дараагаар нь болохоор энэ наран цэцэг доктортой болохоор клиникийн профессор наран цэцэг эмчтэй яг энэ элегний өвчлөлийн үе шатуудыг ингээд тодорхойлсон. Энэ хүн бол өөрөө хоол боловсруулах чиглэлээрээ доктор хамгаалсан. Тэгээд яг тэр хоол боловсруулах тасагта ямар хоол одоо өгвөл тэр хүн аль болох элэг цэсний өвчлөлөөс гайгүй байх вэ гэдгийг судлаад
тийм ээ бүр практик нэвтрүүлээд энэ стандарт гаргасан хүн юм билээ. Тэгээ бид нар энэ ажлыг хийгээд бас одоо ажлынхаа үр дүнгээр өгүүлэл гаргасан байна. Агаараар хооллоод амьд явах боломжтой юу? Хоолоо хэдэн удаа зажлах вэ? Өдөрт 3 хооллох зохистой юу? Садатлаа идэх нь зөв үү? Веган хоол ханграа юу? Рестораны хоол сайн уу? Муу юу? Ер нь идэх юм олдох нь уу? Хоол уу, хоруу нэвтрүүлэг. Хоол уу, хоруу нэвтрүүлгийн хамтран ажиллагч хамттай, шинтэй, янзтай ясны шөл. Дараагаар нь одоо ингээд би Японоос хурж ирээд ингээд байжсэн чинь үйлдвэрлэгч нар яг энэ халгаа гэд ургамлаар хэрвээ халгаагаар ургамлаар ингээд шампунь үйлдвэрлээд эссенц буюу одоо энэ янз бүрийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлээд тийм ээ ингээд ургуулах одоо серум ингээд буурал усны серум ургуулах тос одоо тижээлийн тас мас үйлдвэрлээд тийм ингээ маск хийгээд ингээд гаргаад ирсэн бүлэг бүтээгдэхүүнүүд дээр ерөөсөө эрдэмтдийнхээ саналыг авмаар байна гэд одоо нөгөө хүрээч ахаад байгаа гэсэн үсэн дээр тэнгуүтээ анагаахын шинжилгээ үндэсний их сургуулийн одоо арьс судлалын инхтөр гэд доктортай дараагаар нь баасан чаргаал гэд эмч маань одоо бас доктор дэд профессор хүн ингээд нэгдээд ингээд бид нар ч ингээ олон талаас нь ус ургуулах бүтээгдэхүүнийх нь дараа нь буурал усны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нь болохоор Монкрем ХХК гэд уран чимэг гэдэг докторга энэ бол өөрөө яг хим технологийн мэргэжлэр доктор хүн баггүй юу тэгээд тэрийн Чехтэй хамгаалаад тэгээ одоо Монголд энэ яг үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлээд 35 дахь жилээ олж байгаа юм хүн өөрөө энэ нөгөө эрдмийн хүн учраас бид нарыг ингээд тал талаас нь цуглуулад тэгээд за яг энэ бүтээгдэхүүн бол хүндэл очих хэвээр би ашиг харж үйлдвэрлэхгүй энэ хүн бол яг хамгийн их яг шилдэг утгаараа юм хийж штэ Японд бол яг тэгдэг байхгүй их сургуулийн хажуудалд үйлдвэрлэгч нар нь тий тэгээд их сургуулийн бусад их сургуулийн бүх эрдэмтэд нээлж агаад нэг дөрвтэй юм хийдэг яг тэрийг бид нэр энд бас ингээд мэдээж би бусад хүмүүс юм хийж л байгаа штэ зүгээр бид нэр энийг хийж байгаа шүү гэдгээ бас хэлчмээр байгаа тэгээд тэр ийм олон талаас нь судлаад бид нар хамгийн сүүлд одоо ус ургуулах бүтээгдэхүүн, усны бууралдах бүтээгдэхүүн яагаад гэвэл энэ сүүлийн үед энэ манай үндэсний хэмжээнд бас нэлээх асуудал болоод байгаа юмд эрдэмтд нь үйлдвэрлэгчд нь хамтарч шинжилгээ ухааны үндэстэй юм хийя гэсэн ийм зорилгоор ингээ хийгээд тэгээд буурлын бүтээгдэхүүнч гаргахад нь одоо бид нар шинжилгээ ухааны зүгээс хандлаа ус ургалтын бүтээгдэхүүн ер нь үнэхээр одоо хүнд зөв юм өгöd байгаа мó тийм ээ зөв бүтээгдэхүүн үйлдвэрсэн үгүй юу гэдгийг туршилтаар нь баталгаажуулаад олон хүмүүс ордог шин чинь дор хаяж 100 хүн орно 2-3 сар хэрэглэнэ тэгэл тэнд ангаахын багш нар би одоо энд баахан нөгөө усны шинжилгээг аваад дор хаяж 3 давталттай тэг химийн шинжилгээ чинь маш нарийн найдвартай байх хэрэгтэй гэдэг ингээд шинжилээд бид нар хамгийн ихний одоо шинжилгээнийхээ үр дүнгээр олон улсын сэтгүүлд бас өгүүлэл гаргацсан. Тэгэхээр энэ баталгаажсан гэсэн үг. Манай одоо өгүүллийг нэлээд хүмүүс сонирхоод энэ жил Америкт бид нэр Бостонд өрсөн. Тэгээ одоо бас очиж үр дүнгээ танилцуулах байхаа л гэж бодож байна. Урт хугацааны шинжилгээний явц за яг мэрэгжлийн зүгээс бол шинжилгээний үр дүн за анализ хийх гэдэг бол маш чухал байж байгаа. Зүгээр бодит байдал дээр танд яг амьдрал дээр тохиолдсон шинжилгээ хийж явах явцад үнэхээр гайхалтай мэдрэмж үр дүн харуулсан бодит жишээлбэл байх нь. За одоо бидний яриад байгаа тэр буурал ус салцрах тэр одоо юу гэдэг нь усны чанар муудах тэр чинь одоо цэвэр хүнс тэжээлтэй бас холбогдоод байгаа шүү дээ. Яг үүндээ. Одоо таны яриад байгаа тэр олон төрлийн эрдэсийг шинжилж явах явц тэгээд байгаа. Тэгэхээр хүний биед эрдэс дутагдал эхэлэх одоо сүүлийн үед нөгөө таны өсний тухай амар сонирхоод уншсан учраас ерөөсөө л баг хамгийн төрүүлж мэдэгддэг зүйл баг ус юм биш үү? Тийм гүн. Ерөөсөө тэгээ би болохгүй байгаа дангууд надад ус маань мэдэгдээд байгаа байхгүй. Тэгээ түрүүний чинь юм нь ерөөсөө ус уйлна гэж яриад байгаа. Ус нь уйлж байгаа гэдэг маань би яг жоохон хэтрүүлж яриад байна шүү дээ. Ус унж байгаа чинь би өвдөд шүү гэдэг сигнал өгöd байгаа гэсэн. Тэрийг мэдж байгаа. Тий. Магадгүй эрдэс тэжээлээс эхэлнэ. Хамгийн наазах нь эрдэс тэжээлээс. Тэгээд шин тэжээлтэй хоол идэж гин үү? Улиралдаа тохируулж гин үү? Улиралдаа тохирохгүй хоолунд идээд гин үү? Гэдгийг бас мэдж явах хэрэгтэй болоод байгаа. Тэгэхээр яалтчгүй л ингээл олон салбарын дунд байгаа үйлчлэх хэвээр юм чинь ус болоод байна. Хумс юм уу, ус юм уу гэд ингээ үзээд байсан чинь хумснаас илүү ус нь
мэдээллийг маш сайн дамжуулдаг. Өөрөөр хэлбэл ойролцоогоор нэг сард 1 см ус ургадаг юм биш үү? Жирийн хүнд бол тий эрүүл хүнд гэж ярьж байгаа. За тэгээд 1 см ч урахгүй 0.5 см ургаад миний өсөрөөс ургах болчлоо гэдэг дагаа чинь дотроосоо эрүүл биш юм гэсэн үг. За тэгвэл 1 см ургалаа гэж бодоход бид нар яг цэргээр нь хугацаагаар нь хөөгөөд одоо сүүлийн 1-2 сард тэгээд таны бид ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг үзэж байгаа. Тэгэхээр бодиттой айгу гоё жишээ гэх юм бол би ер нь мэрэгчлээ айгу дуртай. Тэгээд мэрэгчлээ бас айгу өвлүүлэх дуртай. Хүүхдүүдэд энэ гоё юмыг ярьж ээж өнөө багш сайн багш хүн бол ерөөсөө оюутныг нүдийн гэрэлтүүлэх ийм юм хийж болдгийм байггүй гэсэн дуртай болгох. Тэгээд ялангуяа багш хүн юм уу судлаач хүн бол сүүлийн үеийн мэдээллийг маш сайн авч явах хэрэгтэй гэд ингээд тэгээд тэр чинь ингээд хичээл зааж байгаа хавцтай өнөөдөр гарсан одоо дэлхийд төрч маш олон өгүүлэл гарч байгаа шүү дээ. Тэгээд сэдвээр нь ингээ яхаар одоо хүүхдүүдийн нүдийг гэрэлтүүлж ээж тэр хүүхдүүдээр дамнуулж ээж тэр өгүүллүүдтэй танилцж байгаа. Бид нар өгүүллийг ингээл судалгааны семинар дээр энэ өгүүллийг ингээд уншаарай. Тэгээд танилцуулаарай гэр хүүхдүүд чинь шин сэдвүүдээр уншаад тэгээ гоё болдог. Тэгээ багш хүн бол нөгөө тэр оюутнуудаар дамнуулж өөрөө ч гэсэн боловсрч идэг. Би бол насан туршдаа боловсрноо л гэж суралцнаа л гэж бодож байгаа. Эрүүл мэнд зөв амьдралын хэм маягийг эрхэмлэгч хэм бүхэн зориулсан хоолой хоруу нэвтрүүлгийн хамтран ажиллагч амттай, шимтэй, янзтай ясны шөл. Миний нэг сайн таньдаг эмэгтэй шинжилгээ хийгээд ингээд менту гэж ярьж байгаа. Тэ болроо менту миний шинжилгээ амар гарсан. Би бас жоохон ингээд айцтай тэ. Гэхдээ өмнө нь хутлаа бас сайн мэдгүй учраас та нэг хотоодны одоо хавдрын маркер өгч хөө. Ягаад гэвэл хотоод өвдөд байгаа элементүүд өөрчлөгдсөн байгаа хгүй юу. Тэгэхээр та хотоодны маркер, хотоодны энэ нөгөө хавдрын маркер өгч үзээрэй. Тэгэхээр яаж мэдэх вэ? Энэ яг нэг хэвлэлийн тамаас харахаар яг хотоодны хавдартай хүнд илэрдэг тэр сигнал харагдаад байна гэд үснээс нь хараад байна. Тэгсэн манай тэр ихч бол маш их нэг хариуцлагатай. Одоо энэ чи эрүүл мэндийн боловсрал гэдэг айгүй чухал болоод байна шүү дээ тий. Тэгэл хүн юм хэллээ гэхээр яах вэ гэл нөгөө ингээл тий ямар нэг юмд нэг тийм өөдрөг биш. Эсвэл тэр нэг юм хэлсэн, энэ нэг юм хэлсэн тэгсэн гэл үл итгэгчийн байр сууриас гоншгондог хүмүүс маш их байдаг. Тэр хүний хувьд бол тэгэхгүй шууд ингээл аваад ажил болгоод өгсөн чинь хорт хавдрын эхний шат байж таардаг. Тэгээ хүй одоо бүр ингээ хэлж болроо чиний тэр ачаар би шинжилгээг л тэр чинь эхний шат юм чинь дороо зүгээр болсон. Би тэрэнд бол үнэхээр өдөр болгон бараг шууд тэргээр их баясдаг. Яг л хүний би төрсөн шинжилгээ эн чинь предикт буюу одоо таамаглага шинжилгээ шүү дээ. Үнэндээ бол гэхдээ мэдээж хэрэг тоон шинжилгээ найдвартай. Тэрнийг бол би өөрийнхөө нэрээр баталж гаргаж байгаа. Гэтэл дараагийн нэг юм нь болохоор манай шав байгаа. Тэгээд шав маань болохоор яг ингээд үсээ шинжлүүлээд яснаа хаал энэ чи ерөөс ийлэгч л болохгүй байх гэдэг хэлсэн байхгүй. Тэгээ нөгөө саний ярьж байгаа би олон жил судалсан. Тэгээд дээрэс нь өгүүлэл гаргацсан хүн байгаа учраас илэгний одоо янз бүрийн шатлалд өвчлөлийн шатанд байдаг элементүүд ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг мэдээд байгаа. Тэгээ би нэлээд болохгүй болоод энэ чи ер нь нэг нэлээд сайн суурьтай үзүүлээрэ гэдгсэн чинь үзүүлээд тэгээд би бол үнэхээр болохгүй болцсон байна. Тэгтээ багшаа хаалаараа ингээ явъя гэд. Тэгээд яг бас энэ чинь яг нийтдээ нөгөө хоолой чи ингээл бас яг эрцүүдээр ингээ үзээд ном хэвлэлийн таймаас нь үзэж байгаа, ном харж байгаа тий ингээд үзээд нөгөө бурхангүй газрын бомб газар гэхчээр нөгөө шавьдаа ингээ хилээдсэн тэр хоолны ингээд бас дэглэм мэглэм барьж л байгаа юм л да. Гэхдээ ямар ч байсан илгээ бүр солиулсан. Тэгээ илгээ солиулаад буцаж ирээд нэг хаагчлалын дараа үсийн шинжилгээг одоо хоёулаа судлаач байгаа учраас сонирхож штэ. За одоо юм ямар болсон байдгийг. Гээ үтсэн нөгөө чинь үсийн шинжилгээ гайхалтай гоё гарч байгаа. Тэгээ энэ чинь үнэхээр үн юм. За энэ мэрэгжил бол тэгээд дээрэс нь хүнд хэрэгтэй юм хэрэгтэй. Тэгээ би одоо ингээд маш нани юм хийсэн ч гэсэн одоо хэрэглэлгүй тийм салбар байгаад байл бас хэцүү те. Тэгэхээр энэ нь дахиад нөгөө мэрэгжилтэй дуртай болох, энийг хүүхдүүдэд зааж өгөх, тэр ирч хүч, тэр гоё юмыг олж авдаг л гэсэн үг л дээ. Ийм хоёр жишээг бол бас ярьж болж байна. Би таны яг энэ жишээнүүдийг олж сонсчоод ялангуяа одоо сүүлийн үед энэ шинжилгээ ухаан тэр дундаа хэмжээ шинжилгээ ухааныг хүмүүс
бас төдийлөн анзаарахгүй байна. Бас яг хатуугаа хэлэхэд тоохгүй байна тий. Тэгтэл одоо химийн шинжилгээ ухааныг дагнасан хичнээн одоо настай профессорууд бас байгаа. Тэр дундаа нарийн мэрэгчлэр эзэмшсэн цөөхөн хэдэн хүн болчлаа шүү дээ. Гэтэл энэ химийн шинжилгээ ухаан чинь магадгүй ер нь аль шинжилгээ ухааныг үүсгээгүй эрүүл мэндийг тэгтээ ямар одоо үндэслэлтэй, судалгаатай, тий баталгаатай байгааг одоо зөвхөн үсээр дагнаж байгаа гэдэг энэ таны энэ ажлыг жишээлбэл олон нийт их бага мэдж байгаа байхгүй. Тийм учраас бүр зайшгүй тантай ярилцъя. Энэ тухай бүр олон хүнд хэлье. Магадгүй одоо зөвхөн үсний шинжилгээ чинь бусад шинжилгээнүүдээс эрсдлээгүй байгаа байгаа. Миний тооцож байгаа тийм. За судаа аваад чинь дайрын чанартай байх хэрэгтэй гэдэг. Тэрнээс гадна үс өөрөө маш их мэдээлэл хадгалж идэг. Он удаан жил хадгалж байгаад үдсэн ч мэдээлэл нь байж идэг. Маш сонирхолтой байгаа. Тэгээд 3 сараар мэдээлэл хадгалдаг гэдэг. Тэгээд энэ дээр бас зүгээр жирийн үзэгчтэй сонирхуулгаад таавал яг нөгөө мэрэгжлийн хэлгээр яриад л 3 сараар мэдээллийг хадгалдаг гэдэг нь шинжилгээнд яаж авдیں۔ Шинжилгээ авчингуудаа нөгөө үсээ хараад микроскопт хараад байд юм уу, бодисоо тусаад юм уу, нөгөө үсээ уусгад юм уу гэдэг одоо сонирч байгаа шүү дээ. Тэгэхээр яг яаж шинжилгээг авдیں۔ За тэгэхээр нэг юм хоёлаа эхэлчихэ. Тэр нөгөө 3 см буюу одоо нүсч айгу удаан мэдээлэл хадгалдаг гэдгийг би түрүүний нөгөө яриаргаа буцаад нэг ороодох юм. Яг тэгэхээр би яагаад юу нүсийн шинжилгээнд дуртай болсон бэ гэдгсэн чинь тэр Наполеон хааны өвлийн шалтгааныг тогтоосон гэж байгаа тийм. Тэр тухайн үед бол юу гэж үзсэн бэ л тэр хүнийг ходоодны хор тавтараар хүчлээ гэж онцлол болгосон. Тэгтэл маш олон жилийн дараа эрдэмтэд юу гэж тогтоосон бэ гэхээр үснээс нь судалгаа авсан ба. Үсийн одоо ингээд авч ин гэсүгч насар 100 хүний үснээс нь ингээд шинжилгээ аваад нөгөө одоо сараар нь хөөж ин тэ хоёлоо нөгөө түрүү дараагийнхаа яриаар орох гээд ингээд эхэлж байна. Тэгэхээр тэр сараар нь хөөж явж байхдаа энэ хүнийг үхэхээс нь өмнө 3 сарын туршид мишакийн тогтмол дозоор хордуулж исэн байна гэдгийг гаргаж ирсэн байдаг байхгүй. Тэгэхээр хүй ямар сонирхолтой юм бэ те. Үнэхээр тэгвэл эн чинь судалгаа юм биш үү? Тэг эн чинь маш том баримттай судалгаа юм биш үү? Гэт ингээд судлаад үзсэн чинь эний чинь шүүхийн шинжилгээнд хэрэгэлдэг, эмнэлгийн шинжилгээнд хэрэгэлдэг, те гоо сайханд хэрэгэлдэг, хоол тэжээлийн шинжилгээ ухаанд хэрэгэлдэг. Ийм яг цөм биж аахгүй. Хүрээлэн боошны бохирдлыг үздэг. Тэгээд ингээд яваад одоо жишээ рүү орж ин тий одоо ингээд үсийг нөгөө яаж таавдаг юм бэ гэдэг рүү орё. Тэр үнээр үсийг шинжилгээнд авахтаа эмэгтэй хүн бол одоо өөрөө ч ус болохоор юм гоё урт намирсан тий урт устэй гэж. Тийм чи нөгөө үсийн энэ угаас нь ингээд энэ хуухны яг энд гараад ирсэн энэ хэсэг бол одоо 3 дахь үе яахгүй үсний ургалтын 3 дахь үе. Яг биднэрт мэдэгдэж байгаа үс нь энэний доотл хуухын дотор дахиад зөндөө болсон байна. Тэнгүүд энэ гарцнаас нь энэ бол ирсэн байгаа энэс 1 см гэдэг маань болохоор юу энэ 1 сар гэд ингээд тоолж байгаа юм. Ойролцоогоор тоолж байгаа шүү дээ чинь сайн нөгөө эрүүл хүн 1 сар 1 см орчим ургана. Тэгээд ийм байгаа учраас 0.5 6-аас 1 см орчим байна гэж үзээ. За ойролцоогоор 1 гэд ингээд тоолоод үзэж байгаа. Тэгээд тэрийг яг одоо сүүлийн 3 сар гэж үзээд яг нөгөө хуухны цусан хумж бас айгүй чухал. Тэгээд хуухны цусан хумжнаас болоод энэ үсний одоо дээж авдаг цэгүүд байна. Тэгээд энээс нь авдаг. Нэгдүгээр одоо цэгээс авна. Тэгээд ган хайчаар авна, халдвар түгээхгүй. Тэгээд энийг ариун байх хэвээр, энийг яс зүүн зөвшөөрөл авсан байх хэвээр гэдэг ингэнгүүд яг одоо болж байна тий. Тэр ангаахын эмч нартай хамтарч ажиллаад байгаа гэдэг чинь тэр ангаахын шинжилгээ үндэсний их сургууль дээр ийм яс зүүн зөвшөөрөл авч. За тэгэнгүүт дараагаар нь болохоор бид нэр энэ шинжилгээнд авангуудаа үсээ цэвэрлдэг, механик бохирдлоос нь цэвэрлдэг. Одоо хүмүүс аяух асуудаг байхгүй. Үсний шинжилгээнд очих гэсэн юм аа. Хоол яах вэ? Угаадгүй гэж асуудаг. Би юу ч хамаагүй гэдэг байхгүй. Тэгэхээр гайхаад үсээ угаахгүйгээр очиж болох юм уу? Болно. Та зүгээр гудамжинд явж байгаа аз орж болно. 24 цагийн хэдийдэн шинжилгээ өгч болно гэж би хашгирдаг байхгүй. Тэгэхээр тэр маань болохоор ерөөсө та тусгай шаардлага хэрэггүй ч дахиад нэг давуу тал болчихж байгаа зү. Бид нар цусны шинжилгээ хийлгээ шээсний шинжилгээ хийхэд бэлддэг өлөө шээсээ айж өгөн цус гингүүд юм мэдэж уугаагүй байх хэрэгтэй гэнтэй. Тэгмэд өсөлт тэгдэггүй. Тэгэхээр саний нөгөө мэдээлэл удаа хадгална гэдгийг сар сараар нь сантиметрлаад хадгалж болдог гэсэн үг. Тий. Тэр давуу талтай. Гэхдээ эрэгтэй хүнийх чинь тийм байх гэж нөгөө урт үстэй биш учраас ерөөсө эрэгтэй хүнийх бол момент буюу сүүлийн 1 сар л
сар гаргахын л одоо хэмжээс гарч ирдэг гэсэн үг тий. Мэдээж урдах шинжилгээнийхээ урдах өсийг нь одоо хадгалсан байвал яах вэ тий. Балк буюу нийт үсний хэмжээ гэж ингэж ярьж болдгийг. Зүгээр яг энэ нарийн шинжилгээнд бол ингэж авчвал энэ чинь криминалистик буюу forensic science гэж ярьж байгаа англиар бол энэ чинь шүүхийн шинжилгээнд маш чухал. Тэгэд би анх нөгөө эрхүүгээс ирчээд одоо дурсахад их сайхан л юм л да. Доржих тугаа гэдэг энэ шүүхийн хүрээлэнгийн одоо дэд хорондоо хамт ажиллаж исэн намгийн тэрэнд ажилдаа авах гэдэг ярьжсэн. Тэгээд тэр хүний үсний Монгол хүний үсний одоо том төсөл дээр орж ажиллаж исэн би. Тэр юу гэж хэлдэг байсан бэ гэхээр, юугийн дурсдаг вэ гэхээр хэргийн газар нэг ширхэг ус үлдэхгүй байна гэж хизээч байдаггүй. Тийм хэрэг байхгүй. Тийм хэрэг байдаггүй маа балармаа гэж аяг ярьдаг. Тэгэл ерөөсөө үсийг аваад хайрс одоо тэр нөгөө бүтцээр нь тэр одоо сэжигтэн тэ бүх юм ингээ үздэг тийм хүн байсан. Миний мөрөөдөл болохоор нэг ширхэг үсний бүх элементүүдийг гаргаж үзхийнсэн гэдэг мөрөөдөл байгаа. Тийм зөвлөлт кино үзсэн хүн байхгүй. Би чинь нэг тийм кино нэг дэврэн сэтгэлтэй ч юм уу. Өөрөө бүр нэг тийм юмд ордог гэх юм уу. Тэгээд тийж үзхийнсэн гэж боддог. Харамсалтай нь мэдээж хэрэг өнөөдрийн бидний шинжилгээ ухааны төвшөнд бол хинч дэлхийд дээр нэг ширхэг үснээс бүх хэдэ эрүүл мэндийн талыг гаргахад жоох хэцүү л дээ. Яг боломж бол байгаа. Одоо хагастай анализ бол хийх боломжтой. Бүр яг нарийн имлгийнх шиг юм нарийн одоо цусны шинжилгээ, шийсний шинжилгээ шиг пат гэл ингээл хүснэгтээ гаргаж ирэхэд бол хэцүү. Гэтэ таны одоо үсний шинжилгээр дуусааг байгаа гэсэн үг юм уу? Тийш явсаар л байгаа. Энд чинь олон юм байгаа хгүй. Сайн ингээ хэлж чинь те имлэг дээр тэглээ, гоо сайхан дээр тэглээ. Тэр ихтэй л одоо аягүй сони мэлхүү. Аутизмтэй хүүхдүүд аягүй хэцүү. Одоо аутизмыг ингээ онцлоод анх Америкийн одоо 2010 хэд саяхны шүү дээ. Ерөөсөл эрүүл мэндийн манай энэ дэлхийд дээр гаргаж байгаа энэ эрдэм шинжилгээний өгүүллүүдээр хэлсэн байхгүй. Хар тулганы бохирлоос болоод аутизм таалчлаа. Гэт хар тулганы бохирдлыг бууруулах витамин үзүүлэлт хэлсэн. За тэгтэл хар тулганы бохирдол байна уу? Үгүй юм байна гэж дараагийн төвөр гарч ирж байгаа. Шинжилгээний үч ингээл нэгийг нөгөөгөө ингээл үгүй юм байна штэ гэл ингээл эсэргүүцэл ингээл бүүн болол тэ одоо дискшн хийж эхэл буюу хилцүүлэг хийгээл эхэлдэг байхгүй өгүүлэлт. Тэгсэн дараагийнх нь болохоор арай өөр юм байна. Энд чинь ураг тээж явах явцдаа их нь одоо ингээ өөр эхээс олж байна гэл тэ эсвэл одоо өөр генетикээс олж байна гэд. Ер нь одоо сүүлийн үед нэг манай багш Ватанаbe багш маань Япон багш маань хэлжсэн. Балармаа энэ шинжилгээ ухаан чинь сүүлдээ ерөөсөө маш нарийн шинжилдэг нь бүр эмгэнэл болох үедээ гэж тэ. Тэр чинь одоо нөгөө бүр хитрхийн мэдрэмжтэй аппаратууд хэрэглээд эхэлж байгаа учраас бид нар урд нь ерөөсө тоодоггүй, мэдэрдэггүй, оншилдоггүй байсан бүх юмаа бас хит онцлоод эхэлж байгаа гэсэн үг байхгүй нөгөө талаараа. Болох юм байхгүй, болохгүй юм байхгүй болчих байдаг. Одоо тийм болоод байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгээ нөгөө аутизмтай хүүхдүүдийг онцлоод эхэлсэн. Тэгээ ер нь миний нэг бас мөрөөдөл байгаа. Энэ амбиц гэж ярьж болно. Энэ аутизмтай хүүхдүүдийг одоо би өнгөө шинжилдэг байхгүй юу? Одоо танаа нэвтрүүлгээр дамжуулаад ч гэсэн аутизмтай хүүхдүүдийн шинжилгээний төлбөрийг манай Монгол Улсын их сургуулиуд гаргаж байгаа гэсэн манай лаборатори гаргадаг. Тэгээд тэрийг дагаад ээж аав нь хамт шинжилүүлдэг. Харин ээж аав нь бол төлбөрөө төлн шинжилгээний төлбөрөө төлөхөөс өөр байхгүй тий. Бид нар тийм олон. Тийм яаж байгаа ямар зорилготой юм гэхээр нэгдүгээр аутизмын шалтгааныг бид нэр гаргаж олох гээд байгаа гэсэн. Тэгэд одоо сүүлийн үед болохоор би жоохон бас бүрэн 100% итгэлгүй ч гэсэн энийг удахгүй бид нар дэлхийд бас бүртгүүлнэ. Энэ өөр юм байна. Энэ шал өөр мэдрэлийн систем, мэдрэлээс гаралтай. Тэгээд хоёр өөр элементийн харьцаа өөрчлөгдснөөс болоод байна. Гэт тэгээд одоо бас энийг одоо магадлалыг сайжруулад энийг гаргана гэж бодож байгаа. Тэгэхээр яг нөгөө үсгийн шинжилгээ үргэлжлээд байна уу гэдгийг чинь хэлэх гээд байгаа байхгүй. Тийм үргэлжлэн, мөнхийн үргэлжлэн янз бүрийн одоо асуудлыг л одоо шийдэхэд л оролцоод байдаг л гэсэн үг шүү дээ тий. Нэг талах хийж байгаа л өөр нэг өөр талах хийж тий. Энэ нөгөө ийм шимт хичээлтэй юм нэмчлээ. Тэгсэн чинь хэрэглэгчдийн талархал хүлээж гин гэдэгтэй судалгаач гэсэн дөхөө гэсэн үг. За одоо ийм проблем гараад ирж байна дэлхий дээр. За одоо ийм бүүн болж байна. Нано гэл нэг хэсэг баг юм л да. Одоо нано чинь бүх хүмүүс энгийн болгоод хэрэглээд тэр ихтгэл хэл гоо сайхан бүгдээрээ хэрэглээд дахиад тэдний тоног төхөөрөмжөө сайжруулад ингэ явж байгаатай яг агаар нэг гэсэн.
бид нар ч гэсэн энэ судалгааг яг энэ яг нэг юм объект байгаад байгаа болохоос биш олон талаас нь судлаад те гоо сайхнаас судлаад эмнэлгээс судлаад тэгэл одоо хэргийн газрын үйлчлэгийн судалгаач сайжраал одоо бүр мэдрэмжтэй болоод тий ингээд явж байгаа. Хэргийн газрын судалгаа гэсэн уучлаарай яг энэ. Нөгөө маш сонирхолтой юм агаас үлгэж авах гэдэг байхгүй юу? Хэргийн газрын судалгаа гэснээс таны практик тийм одоо илрүүлсэн зүйл байна. Шиг байна. Тий яг зарим талаараа нууц байж болно. Гэхдээ энэ талын энэ судалгаа маш нууц. Тий энийг бол хамаагүй таарч болохгүй мэдээж хэрэг зарим талд оролцсон шүү дээ. Тэгээ үс судалдаг яг энэ хэмж хүний хувьд тий энэ чинь Монголда бол яг энэ үсийг химийн талаас нь судлаад байгаа хүн бол төдийлөн би бол өсө гарын энэ 1.5 тооцогдно гэж бодож юм байхгүй юу тий яг мэдээж маш даруухнаар хэлэхэд ганц нь биш юм аа. Мэдээж хэрэг анагаахын талаас хүмүүс судалж байгаа шүү дээ. Тий анагаахын талаас маш олон талын судалгаанууд явж байгаа хгүй. Тэр үтгийхэл анагаахын эмчнэр хүртэл инхцүүл гэдэг нэг хүүхдийн эмч бас бид нартай хамтарч ажиллаж байсан. Тэр эмч маань болохоор юу гэж ярьж байсан бэ гэвэл хүүхдийн харшил ихсээд байгаа тий. Харшил нөлөөлдөг элементүүдийг хүртэл одоо тэр гаргаж ирээд магистр хамгаалуулж байгаа шиг байна. Тий би бол зөвхөн шинжилгээ хийж байгаа. Тий. Тэгээ устай холбоход ч гэсэн хүний үсэн дээр нөгөө ямар ус уудаг нь гараал тийм л. Ингээд өсний тухай яриад ахаар зүгээр хувь хүнийхээ хувьд за үзэгчдийн байр сууриас би үзэгчтэй асуух юмсан гэсэн асуултыг л асуудаг штэ. Тэгээд бүр зөндөө өрнөх гээд энэ цаашдаа ч өрнө яг дараагийн удаагийн нэвтрүүлэгт бас дахин тантай энэ сэдвээр өшөө дахиад ямар амжилттай явж байгаа магадгүй тэр аутизмын шалтгааныг тодруулсан дараа би дахиад ярилцаж бас бодож байна. За ингээд хоёлаа усныхаа сэдвүүрээ хоёлаа оръё. Тэгээ би одоо бүр Тайван гэсэн үү Таиланд гэсэн улсын эрдэмтэд Монгол улсын нэгэн газар маш гайхалтай ус байна. Тэрийг хамт олцооч гэж ирээд хамтдаа судалгаа хийж исэн бүр одоо ингээд би яг тэр хэсгийг бүр сонсчод энэ ямар гоё юм бэ. Тэгтэл тэр манай Монгол улсад байж байгаа тэр ус өөрөө ашаан ч юм уу юу ч гадны орныхон нөгөө сансраас судалчаад тэгээд Монгол эрдэмтний дагуулад явсараагаа тэр газрыг олсон гэдэг энэ гоё судалгааны тухай ойлоо одоо яриагаа эхлэв. За энэ бас аяга гоё хэсэг. Нөгөө түрүүний 10 хэдэн жил хөдөө явж байгаагийн тэг гоё шалтгаан байхгүй юу. Тэнийг бүр өстө хүндсэнд үнэхээр баярлалаа. Би бүр энэ асуулт асууна гэж өстө бодоагүй. Энэ бол дэлхийд бас бид нар нээлт хийсэн. Тэгээд бүр бидний өөрсдийн юм одоо фотолог ингэж ижилсэж өмсөө судалгааныхаа багаар авахулсан зураг эдэр байдیں۔ Тэр Тайваны эрдэмтэнтэй яаж холбогдсон түүхээс эхлэе ярил л да. Тэгээ манай одоо их сургуульд ажиллаж байгаа биологийн техникийн дэд профессор Наран Гаруй гэж шавь байна. Түүний нөхөр нь одоо Баян мөнх гэж залуу байгаа байхгүй. Тэр өөрөө тэр хоёр хоёулаа тэр Тайванд доктор хамгаалах гээд явж байхдаа над руу буцааж одоо хандсан байгаа 2012-3 онд. Багшаа ингээд Тайваны эрдэмтдтэй хамтраад нэг гоё юм давстай хосгүй нуур олох хэрэгтэй байна. Тэгээ та энэ судалгаанд ороод өгөөч Монголоос. Тэгээ хайна гэж байгаа. Тэгэхээр нь би чинь бас айгүй нөгөө юутай яgamаа. Нөгөө өөдрөг биш байгаа. Гэхдээ одоо хайгаад тэгээ би одоо давс нуур судалдаггүй тий. Одоо намайг мөнгө цэцэг огш ингээд гадаргын ус гэсээр гад голын ус руу оруулсан. Одоо би давс нуур чи бас өөр чиглэлээд би юу н ажиллаж чадахгүй. Би давс нуур нэг ч удаа шинжилж үзээгүй орохгүй л гэлээ. Би чадахгүй гэлдэгсэн чи. Үгүй багшаа та давстай нуураад нөгөө гадаргын ус энэ ус штэ та судлаа л та. Сонирхолтой. Энд чи гоё ажил штэ гэ. Тэгээд одоо энэ чи оюутнууд маань намайг хөдөлж оруулсан ажил аахгүй юу. Би бол одоо тэр хоёрт бол маш их талархдаг. Манай Баян мөнх бол үнэхээр бас сайн судлаач мундаг одоо хүнэлтэй. Тэгээ одоо доктор хамгаалсан Монголд ажиллаж байгаа. За тэгээд тэд нэр та хамтраад ингэ явсан чинь тэндээс экспедиц ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр баруун Монголын бүсэд дэлхийд ховор тийм одоо давстай нуур байгаа. Тэр яагаад ховор ингэсэн чинь нэг хэсэг үедээ ерөөсө холилддоггүй. Холилддоггүй байна гэдэг бол антрополог археологийн хувьд олдвор. Тэр бол маш том түүхийн архив материал, байгалийн материал байгаль дээр байж байна. Тэрийг доотлынх нь усыг тэр доотлолд байгаа одоо хурдас гэж ярьж байгаа шинжлэх ухааны хэллэгээр бол доотлын шавар гэсэн үг байхгүй. Тунжаагаар тэр шавруудыг аваад үзэх юм бол тэнд байгаа бактериудаар нь
Одоо тэд нар бол дөрөвдөгч sequence гэдэг тэр одоо дөрөвдөгч үеийн тэр материалаар нь тэр шинэ бактериудыг нь үзэх гээд байна. Ямар төрлийн бактериуд байна. Тэгэхээр тэр 10,000 жилийн өмнө ямар бактеритэй, ямар ус, ямар шин чанартай хурдас ёроолдсон шавар байна уу? Одоо тэрийг судалчих юм бол 10,000 жилийн дараа, 1000 жилийн дараа Төв Азад тийм ээ дэлхий дээр юу болохыг судалнаа гэдэг чинь. Тэгээд тэр одоо хойд мөсөн талаад маш их мөнгөөр тэрийг судалж байгаа байхгүй, тэр архивыг үзэх гэж л судалж байгаа ш. Гэтэл бид нар бол манай Монголд ийм юм байж идэг юм байна. Гэс ингээ яваад зөндөө сансраас авсан энд байгаа л гэдэг. Оросд нэгээс нь шин чанараа алдаад тэр мерамиктик нуур биш болсон гэж байна. Тэр шинжлэх ухааны нэр том нь бол мерамиктик нуур гэж байна. За ингээд яваад зөндөө судлаад говьалтаагаар явлаа, ховдоор явлаа. Тэгээд завхнаар ирээд ингээ үдсэн чинь завхны төдөвтэй сумын оролцоо ойгон нуурыг бид нар одоо дэлхий дээр энэ ховор хосгүй нур юм байна эхлээд олсон хэрнээ 3 жилийн дараа түүнийг яг үнэхээр дэлхийд бид нар бүртгүүлж чадсан. Одоо тэр нуур яг шин чанараа хадгалж гин үгүй юу гэдгийг бид нар дараагийн одоо манай шинжлэх ухааны технологийн сангаас бид нарт Тайвантай хамтарсан төсөл дахиж гаргаж өгөөд бид нар одоо санхүүжүүлж гин гэсэн үг тийм шинжлэх ухааны технологийн сангаас Тайваны шинжлэх ухааны дэмжих сангаас мөнгө өгөөд бид нарт одоо санхүүжилт өгөөд тэрийг дахиж судлаад үнэхээр энэ мерамиктик нуурынхаа шин чанарыг хадгалж гин үгүй юу гэдгийг үзүүлсэн гэсэн үг. Тэгээд дөрвөн улирлын туршид бид нар одоо өвлийн хүүтэнд хасах 45 дээр нууран дээр очиод нөгөө мөсөө цөмлөөд зун нь очиод халуунд нь тийм ээ намард нь очиод ингээд нуураа үзээд тэр нуур үнэхээр яг мерамиктик нуур юм а гэдгийг баталжаад байгаа. Тэгээд тэр нуур чинь бас манай Монголын ард түмэн үнэхээр их гайхалтай юм билээ. Ер нь нэг юмыг судлахаар одоо бид нөгөө тэр олон талаас нь судлал зүгээр юм а гэдэг чинь тэр нуурыг тойроод 70 хотогт төрсөн гэж байгаа. За ингээд түүхийн судалгаагийн дээрэс нь домог судалгаа ингээд хийхээр тэр чинь үнэхээр гайхалтай юм байна. Бүр үнэхээр гайхалтай нуур байхгүй. Тэр нуурыг л тойрсон маш олон домгууд байгаа. За бид нар бол одоо мэдээж би байгалийн шинжлэх ухаан судалдаг хүн, байгалийн ухааныг үздэг хүн бол шууд домгоор энэ ийм л юм байна гэж гаргаж ирэх биш. Одоо яг материалистаар судалгаагаар гаргаад ирсэн чинь тэр нуур чинь яг нөгөө архивын материал муу юм байна гэж гаргаж ирсэн чинь тэр нуурын шавар нь өөрөө бас ангаадаг шин чанартай. Яагаад ангадгийг нь бас гаргаад ирж байгаа. Одоо ингээд тэнд байгаа бактери тэр нийт тэр нуурын бактерийн 70% нь дэлхийд шинээр бүртгэгдсэн гэдэг одоо энэ баян мөнхөд орчин судалгаагаа хийгээ явж байгаа. Би бол зөвхөн усын шинжилгээг дөрвөн улирлаар нь хийжлээ, хурдсныхаа шинжилгээ хийжлээ. Бид нар дэлхийд хамт адилхан бүртгүүлжлээ. Одоо үргэлжилсээр дахиад 3 4 пепер гарнаа. Дахиад нэмээ болоогүй нэг судалсаар байгаа. Бид нар харин одоо энгийн төвшин юу гэж ойлгох ёстой гэвэл бид ийм нутагтаа улс юм байна. Би одоо ингээл хүмүүс хэлэхээр Монгол хүн одоо ийм л одоо тийм мундаг шүү дээ, ийм л хэмэртэй шүү дээ гэл ингээл ярьдаг. Нэг сэжүүр бол бид нар ийм ховор нууртай газрын талаар алт юм ундалдаг ийм гоё байгаахгүй. Тэгээ нутгийн ард түмэн тэрийг хайрладаг, мэддэг. Манай хүмүүс чинь дээр үеэс уламжилсан тийм ардын сайхан ухаантай хүмүүс байхгүй. Тэгээд бид нар энэ бүх хэмиг мэддэг юм билээ. Бүр одоо тэнд тийм хортой элемент байгаа шүү гэдгийг хүртэл домч момч ингээ мэдчихэдэг. Тийм эмийг айл хэдийн залцсан зүгээр нөгөө яг нүүдэлч ард юм уучраас энэ чинь мэдээлэлийг амнаас ам дамждаг. Тэр домгоор л дамждаг байгаа байхгүй юу? Гэтэл тэр нуурыг бол айл хэдийн мэдчил байдаг. Тэрийг бол дэлхийд л бид нар бүртгүүлээд байгаа болохоос биш шинжлэх ухааны үндэстэй бүртгүүлээд байгаа болохоос тэр түүхээрээ тэр домгоороо тэр айл хэдийн алдарсан нуурыг. Одоо харин энэ ярилцлаган дээр бол би бас хэлмээр байгаа тэр улсын хурлын дарга зандаш дургай байхдаа энэ нуурыг ер нь улсын хамгаалтанд авна гэдэг ажил хийж эхэлсэн. Тэр бол бас явж байгаа хаа. Удахгүй энэ бол улсын хамгаалтанд авах хаа л гэж найдаж байгаа. Тий. Үнэхээр гайхалтай. Би яг энэ сэдвийг яагаад хүндсэн бэ гэхээр ер нь ингээд анзаараад тахад бид нар ингээд шууд утгаараа хэлдэггүй ч гэсэн нутгийн одоо хүнс ус өөрөө тухайн одоо нутгийн хүний үндсэн төрх шин чанарыг бас агуулж идэв. Жишээлбэл говь маш их давстай басна шүү дээ. Тэгээд сүйтэй цаймаа чанахад бол бид нар одоо жишээлбэл бараг л давс хэрэглэхгүй дээ. Тэ. Тэгэнгүүт дахиад Баруун аймгийнхан яах юм?
За магадгүй хангаа газар гэхээр сэлэнг юуныхаа яах юм гээ. Тэгэхээр та зүгээр энэтэй хэр санал нийлэх вэ? Мэдээж хоёлоо гоё маш гоё сэдв ихлүүлсэн. Гэтэ энийг нууц хэвээр нь дараа нь хоёлоо гоё дэлгэрүүлж яриа. Бүр маш гоё мэдээг би ойгон нуурыг тийм гайхамшигтай гэдгийг одоо магадгүй энэ нэвтрүүлгийг үзчихэд хүмүүс бараг тэр ойгон нуур руу нөгөө хамаагүй бас явж болохгүй л дээ. Тийм хайрлах хэрэгтэй. Манай Монгол улс ийм гоё одоо дэлхийд ховор хосгүй нууртай байна гэх Монгол хүн гэдэг чинь өөрөө ийм байгаль дэлхийг хайрласаар ирсэн шүү дээ. Тийм учраас хайрлах хэрэгтэй юм байна. Тэгэхээр нутаг нутгийн ус ундаанаас шалтгаалаад хүмүүсийн замд төрөх байдал бас өөр гэдэгтээ та санал нийлэх үү? Тийм би ер нь нэг хоолой хорог гэж яриг гэхэд чинь баг нэг ус гэж бодоогүй би ус ирнэ гэж бодож ирсэн байхгүй. Тийм үнэхээр юм энэ сайхан тал нутагт байгаа эсвэл говийн аймагуд байгаа эсвэл одоо баруун аймаг гэдэг юм уу тий энэ бүх хүмүүсийн ундаалж байгаа ус нь ер нь байгалийн ус гэж юу юм бэ гэхээр тэр юугаар дамжиж өнгөрч байгаа ямар чулуулгарын ямар уулаарын тий тэрнийхэн төрхийг хадгалж яадаг тэр бүх мэдээллийг хадгалж яадаг нь байгалийн ус байхгүй юу нэрсэн ус л ганцхан H2O гэдэг томьёотой байна өнөөдөр ус бол гайхамшиг юм аа тэгээ усал мэдээлэл дамжуулдаг юм аа гэд одоо баахан эрдэмтэд судалгаа хийгээд туршилт хийгээ явж штэ тэр үтгийхэл ус чинь өөрөө энергитэй юм аа тэгээ усанд одоо сайхан юм шивнээ дэвэл дараа нь талстыг нүдсэн чинь их гоё дээ симфони хөвжим сонсгоод байсан нөгөөдөгт нь хаард бүр ингээл дайн байлдаа ингээд сонсгоод байсан чинь нөгөө өөр тасалгаан тавьсан усны кристалл бүтцэн задарсан эвдэрсэн байдаг ч юм уу ийм одоо судалгаанууд бол нууц биш шүү дээ. Энэ бол бүр нэгдчихлээ тий. Тэгээд яг энэ шиг бид нэр одоо говьд байгаа хүмүүс бол өөр устай. Арай хатуулаг ихтэй ч гэдэм хатуулгаас өөр бусад юмнууд байгаа юм. Нөгөө саяны бид хоёрын яриад байгаа нөгөө хоолт ижил байгаа эрцүүд тэгэл одоо шүд сайтай шүд муутай гэдэг байгаа чинь тэр йодын дутагдал йод ихтэй байгаа гэл тий. Жишээлбэл ураа ихтэй усааргаа сурцсан тий гэтэл тэнд байгаа өвчлөлийг ингээд давхар судлах хэрэгтэй гэхээр уран бол өөрөө бөөрөнд нөлөөлдөг. Тэгээ явцдаа бол бөөрөнд нөлөөлдөг. Гэд алт толборлдог алт ихтэй газруудынх нь гэдгсэн чинь тэнд дагаад хүнцэл ихтэй байдаг ч юм уу тий хүнцэл юунтэй байгаа ингээд гэсэн чинь хотоодны өвчлөлтэй болгодог ч гэдэг юм уу тий. Гэх мэтийн одоо энэ нутаг нутгийн энэ байгалийн уснууд нь өөрөө өөрлөлтөө. Урсгал ус ерөөсө бохиргүй. Урсгал ус бол ариун юм аа гэл манайхан ярьдаг шүү дээ. Урсаад өнгөрч байгаа ч гэсэн тухайн тэр нутаг усныхаа өвөрмөц чулуулгын геологийн тогтцыг заавал нүүр тал болж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид тэрийг бол заавал одоо хүнстэй, хоолтой, эрүүл мэндийн тэр шалтгааныг үзэхдээ бүсчилж авч үзэх хэрэгтэй. Усыг ч гэсэн яг бүсчилж авч үзэх хэрэгтэй. Тэгэхээр яг одоо бүр үнэхээр чухал сэдв чинь тэр шүү. Хоолтой хүнстэй ярихын тулд ус ямар ус сууж байгаа яг тэр хүний нүүрэндээ байгаа. Тэр зарим одоо ингээд нутагт чи ингээд хүрлээсэн царайтай байдаг ч юм уу тий. Зарим газар болохоор ингээд нэг шинхэн царайтай тий. Эн чинь нөгөө давслагаас хамаарат байгаа байхгүй юу. Ингээл одоо зарим газар ингэж ярьдаг штэ. Би энийг бол бүр тусны ярьж өгч чадна. Яагаад тэгэхээр данхаа тавилаа тий. Тэгэл ингээд бууш хорогдоод ингээд бийждэг тий. Одоо тэгэл тухайлах юм бол ямар усанд ямар савнд усаа хадгалах хэрэгтэй юм те дотор нь битүү хужир болсон. Тэгшний хужир болсон байдаг. Усны хадгалах нь хэдэн янз байдгийн те зарим нь жахаа одоо буцалгаад ингээ яхаар нөгөө савндаа үлдээд би бол өөрөө гайгүй сууч чинь. Зарим газруудад бид нар чинь энэ худгийн усыг ер нь бол манайх чинь 70 оноос эхлээд худаг бий болгосон байгаа хгүй энэ нөгөө энэ нэгдэлчих хөдөлгөөн бий болсноос хойш энэ зүгээр голын ус ууха болоод эхний одоо ходог бий болгож өрөмдөж гаргаж авсан байт юм бэ. Тэгээд тэр бүх ус цэцэгүүд чинь 303 суманд 1000 гаруй ус цэцэгтэй байгаа хгүй. Тэгээд тэднийг ингээд яваад түүнээ түгээд усны судалгаа хийнэ гэдэг чинь бас нэлээд эр зэргийн ажил болчиход байгаа хгүй. Тэгээд заримаар нь нөгөө өөр одоо тэр аймаг сумын мэрэгжлийн хяналтын газруудаас ч авч जैन заримуд нь их гарсныг нь бид нар бүр ингээ хэсэгчлээ төвөрлөө тэ зорилтод бүлэг болгоод тэгээ бүр гүнзгийрүүлэн судлаад ингээ явхад чинь усны хатуулгаараа одоо ихтэй тэгэл одоо энэ байгалаа өөрөө тэр ямар их баялагтай байдгүй тэр ус нь яг тэрүүгээрээ л урсж байгаа. Жишээ нь хойлоо ингээ сая уран гэл ярьж штэ говийн аймагуудад уран байгаа
тэ Дорнодод байна. Одоо Дорн Говь аймаг байна, Дунд Говь аймаг гэл тэ. Тэгэл одоо Сүхбаатар аймагт зарим газар нь одоо их үндэсний усны ураантай байна. Тэгээд тэнд очиод ингээд өөртөө ингээд шинжилэхэд л тэр ер нь ус нь өөрөө хатуулагтаа сууж байгаа хүмүүсийн нүүр царайч гэсэн мэдэгдчихэл байгаа байхгүй. Тэгэл байнга одоо саваа солидог тэ. Эсвэл одоо энийг одоо бид нар үндсэн хуулиараа болвол Монгол улсын иргэн үндэсний усаар чанартай тийм аюулгүй үндэсний усаар хангагдах эрхтэй ус. Тэгээд тэрүүгээрээ ч гэсэн одоо бас зөндөө ажлууд хийгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр худгийн усыг шүүгээд хэрглэж байгаа байхгүй юу? Шүүгээд ингээ фильтр тавьсан одоо Японы засгийн газар, Солонгосын засгийн газраас гээд ингээд тавьсан байгаа. Гэлээ гэтэл бүрэн шүүж чадахгүй л тийм газар зөндөө л байлээ дээ. Ер нь бол тэр энэ бол ус бол айгуу чухал. Ус чинь ерөөсөө л хоол тэжээл хамгийн чухал юм. Эхлэл шүү дээ. Бид нар хоол цайгаа ууж гин, унд хоолоо бэлдэж гин, усгүйгээр бид нар юу бэлдэх юм. Тэгэхээр уснаас эхэлж хоол хүнсээр. Тэгээд цааш нь үргэлжлүүлэхээр одоо тэрийг юугаар тайлдж байгаа юм бэ гэхээр эмнэлгийн шинжилгээ байж болно. Эсвэл маш амархнаар бол үсээ зүгээр ингээ хажлуулад шинжилж болж гин. Цуснд, шээсэнд гардаггүй олон эрдцүүдээр бид нар эрүүл мэндийн тайлдаж өгч болно гэж ярьж байгаа гэсэн. За ер нь бол ярьслах маань өндөрлөмөрг байгаа. Гэхдээ өндөрлүүлэхээс өөр аргагүй. Ингээд ус ч үргэлжлэх юм байна, усны судлаач үргэлжлэх юм байна, усны судалгаач үргэлжлэх юм байна. Хоошид олон гоё сонирхолтой сэдвээр одоо доктор профессор Болормаатай харилцана гэдэгтээ маш их ихтэй байна. Зөв ярилцлагынхаа төгсгөлд үзэгчд маань сонирм байж магадгүй гэж бодоод нэг л асуулт асууя. Ус судалдаг, за ялангуяа ус судалдаг хүн өөрөө үсээ ямар шампунаар угаадаг юм? Ямар ус уудаг юм? За тэгэхээр нөгөө ингээл те ямар нэг юм рекламтчгаа тавих хэцүү байдаг штэ те. Би бол яг одоо бас нэг хэсэг нөгөө амьдралчин өөрийн амьдралын стресс гэж яриад байгаа тэр гадаажлалт амьдралын стрессээс олоод нэг жоохон бууралдах гэж үзсэн. Тэгээд тэр буурлын үсний шампуныг гаргаж байгаа тэр Монкремийн тэгээ халгаа салон дээр очиод клиник салон дээр очиод эхлээд бол мэдээч хэрэг бас нэг итгэхгүй байгаа. Тэгээд нөгөө халгааны эмчилгээнд яваад тэгээд үсний шампунь хэрэглээд эхэлсэн чинь нөгөө ганц хоёр гарч ирсэн буурлын байхгүй болчихгоод тэгээ одоо л тэргээл хэрэгэлдэг. Би өөр шампунь хэрэглэдэггүй. Яг тэрэндээ л үнэнч байгаа. Ус гэх юм бол манай Улаанбаатар хотын ус бол төвлөрсөн ус хангамжтай. Би Улаанбаатар хотын уугуул иргэн. Тэгээд би Баянзүрх дүүрэгт амьдардаг. Тэгээ Баянзүрх дүүрэгт амьдардаг иргэний хувьд манай Баянзүрх дүүргийн ус бол гайхалтай цэвэр устэй. Одоо ингээд ялаад. Тэгээд одоо ингээд айгу үнэтэй хороолд амьдарч байгаа хүмүүсийг бас айгу муухай реклам хийж магадгүй арай өөр хатуулагтай ус хэрэглэдэг. Гэхдээ Баянзүрх дүүргийн усыг бид нар одоо нөгөө лабораторийн шинжилгээгээр хийхээс гадна одоо оюутнуудаараа ингээд шүдний хоог үзчихье те эсвэл одоо хэрэгжилж байгаа давсныхаа шинжилгээ хийчих. За амьдарч байгаа газруудынхаа усны шинжилгээ тэгвэл оюутнууд аяг гоё идэг байхгүй. Ирээл тэр шинжилгээ хийнгүүт Баянзүрх дүүрэг жилийн жилд зөөлөн гоё устай л байдаг. Хэрэгс нөгөө би реклам хийгээд биш зүгээс нэмж нэгтэй ийм их байгаа. Асуусан учраас хариуллаа. Ер нь цаашдаа хүн эрүүл амьдралын зөв хэв маягтай байя гэвэл мэдээж хөдөлгөөн усаа маш зохистой хэрэглэж явдаг. Айлах эрдэстэйг магадгүй айлах атуулаа багтаа энэ ч гэдэг зүгээр энгийн хүн шуудалж чадчих штэ. Тэгээд усаа зөв хэрэглэх хоббисээс зөв хэрэглэснээр нөгөө үсэн сайхан зүсэн сайхан байх нь бай. За магадгүй амьдралын хэв маяг ингээд зөв байгаад ирэхээр өөрөө эрүүл таслах боломж таа гэж би танай хэлсэн сухта бас бяцхан түнбаж аялаа. Тэгээд өнөөдөр хамгийн их одоо сумраатай тэр дундаа дүү шинжилгээ яатай баримттай сумраатай ярих хүмүүстэй маш их баярлаа. Тэгээд таны хийж байгаа судалгаа логизмд одоо юу нөлөөлж байгаа вэ гэдэг тэр гахалтай сулнааны модон дээр дахин харж ярилцээ. Таныг би дагаадынхаа урилгыг энэ ярьсан хатгуус үед өвий гэж хандж байна. Ингээ таны ажил үйлс өдөр байх болтугай Монголын одоо шинэ ихооны салбарт хийх судалгаад олон их өргөн болж олон хүмүүс ойлгож за хийм шийсхэн тэр дундаа одоо таны усны сулаа төлөх амжилттай байх хөтө ус өрөөд гойж өнөөдрөл удартвал танд хүмүүс үг манай үсгшээ тандаж хий гэсэн. Тэр хаф хүнсээс илүүтэй сэтгэлээрээ тий санаа зовбод заяа зовч гэж ярьдаг. Гэтэ одоо махан бийж гэм өөрийн диалогэр биеийг усаас ирээсээс хамгийн чухал хэмжээс сэтгэл хийлээ. Тэгээд сэтгэлийг зөв авч явах, сэтгэлээ удирдах чадах хэрэгтэй. Би өөрөө
бас энэ чиглэлээр сонсож байгаагийн учраас сэтгэлийн захирсан хүн болдож байгаад сэтгэлийн захирсан хүн бол зордог. Тэгээ юм багшаа дамжуулсангаар бас үгүй заавал хэлмээр байна. За баярлалаа өсөжтэй нэвтрүүлгээний дугаар маань их өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэр дахин уулзлаа баярлалаа үзэгчтэй. Агаараар хооллоод амьд явах боломжтой юу? Хоолоо хэдэн удаа ажиллах вэ? Өдөрт 3 хооллох зохистой юу? Садатлаа идэх нь зөв үү? Веган хоол ханграа юу? Рестораны хоол сайн уу? Муу юу? Ер нь идэх юм олдох нь уу? Хоол уу? Хоруу нэвтрүүлэг.